Монгол улсад жилд дунджаар 2.3 сая тонн хог хаягдал үйлдвэрлэгддэг бөгөөд үүний 1.4 сая тонн нь Улаанбаатар хотоос гардаг байна. Монгол улс хог хаягдлынхаа 2 хүрэхгүй хувийг ангилж дахин боловсруулдаг. Иргэдийн хог хаягдлын ангилал, дахин боловсруулах талаарх мэдлэг, боловсролын түвшин хангалтгүй байгаа нь хог хаягдлыг зөв ангилах, дахин боловсруулах дадал зуршлыг төлөвшүүлэхэд саад болсоор байна. JCI Nomadic-чууд бид тогтвортой хөгжлийн зорилго 11, тогтвортой хот иргэдийн амьдрах орчин, сургуулийн орчинд тогтвортой цэвэр эрүүл орчин бүрдүүлэх. Зорилго 12, хариуцлагатай хэрэглээ, үйлдвэрлэл, хог хаягдлыг зөв удирдах, дахин боловсруулах, тогтвортой хэрэглээг дэмжих. Зорилго 13, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаа. Хог хаягдлыг бууруулж нүүрс төрөгчийн ялгарлыг багасгах замаар байгаль орчны хамгаалалт төв нэмрээ оруулах гэсэн зорилгоудын хүрээнд 2025 он Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон багш ажилчдад хог хаягдлыг зөв ангилан ялгах талаарх мэдлэг, дадал олгох сургалт зохион байгуулж, үүний хүрээнд хог ангилан ялгах арга зүйн видео бичлэг бэлтгэн сургуулийн орчин түгээх бөгөөд төслийг үргэлжлүүлэх ажлуудыг шат дараатай хэрэгжүүлэхээр төлөвлөд байна. Бидний төслийг дэмжин Монгол улсынхаа ирээдүйн хойч үеийн эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжийг нэмэгдүүлэхэд төв нэмрээ оруулна гэдэгт JCI Nomadic-чууд бид итгэлтэй байна.